Хэмэл оюун ухаан код бичих чадвар програмчлалын мэдлэг бол 21-р зууны хамгийн чухал мэдлэг болоод байгаа. За тэгвэл боловсролыг дэмжигч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд технологийн салбарын эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэх зорилгоор AI for Women 100 гүрчих 6 хөтөлбөрийг зохион байгууллаа. Аслагдсан аймаг дүүргийн сурагчдыг тэгш хамруулах зорилготой тус хөтөлбөрт 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 100 багш 13-аас 18 насны 100 сурагч хамрагдсан байна. Тус хөтөлбөр өнгөрсөн 10 сард нээлттэй хийж 2 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж өнөөдөр дуусч байна. Энэхүү сургалтанд болохоор нийт яг 9-7 оны хугацаанд хамрагдсан. 9-7 оны хугацаанд яг хамрагдахдаа маш их системчлэгдсэн зөв дараалтайгаар яг энэ код бичих болон AI-ийн талаар мэдлэгийг олж авсан гэж би бодож байгаа. AI активтай, AG активтай хамтраад энэ төслийг хэрэгжүүллээ. Тэгээд гол онцлог нь бол одоо 100 багшийг багшаа сонгохдоо ялангуяа орон нутгийн болон аслагдмал Улаанбаатар хотын алс бүтнэл дүүрэгт байрлах сургуулиудын багш нарыг авчираад яг хиймэл оюун ухааны одоо суур ойлголтуудыг өгөөд за контентын зааж өгөөд ярих хэмжээ зааж өгөөд буцаагаад одоо энэ хүүхдүүдэд зааг явуулж байгаа хөтөлбөрийн одоо энэ явуулж байгаа энэ хөтөлбөрийн бас нэг онцлогтой зүйл байгаа. Хэмэл оюун ашиглахгүй дуучин, жүжигчин, барилгачин одоо ямар ч мэрэгжлийн хүн байхгүй болно. Тэгэхээр энийг бид нэр фитнес системтэйгээр залуучуудаа хүргэх, за багш нарыг сургаж, багш нараар одоо хөдөө орон нутаг те хотын захын дүүргүүдэд хүүхдүүдэд хүргэх нь чухал байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд 100 эмэгтэй багшийг хэмэл оюун ухааны бэлтгэгч багш болохоос гадна өөрийн ажиллаж буй ерөнхий боловсролын сургуультай AI илчээр ажиллах юм а. Ингэснээр мэдээлэл технологийн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах боломж үүрлээ.